өнөөдөр юу хийнэ? Би одоо шүдээ үзүүлж яад надын шүд маань харагдсан. За нэ за одоо хайлаа таглая. Гэтэ би шүдээ угаадах. За би шүдээ угаачлаа нэ. За би шүдээ угаачдаг. Намайг Наран Бэлэг гэдэг. Би 3 хүүхэдтэй. Манай нэг нь 3 дугаар анги, нэг нь 1 дугаар анги. Одоо ингээд 3 настай. Ингээд 3 хүүхэд байгаа. Тийм манай хүүхдүүд бол их шүдээ их сайн угаадаг. Сэлэн аймгийнхаа төвдөр очиод ингээд одоо очир бичүүлж байгаа л айгу удажиж тэгжиж шүдийн аг ингээд үзүүлдэг байсан. Одоо бол манайх нэг алтан болготой шүдний кабинеттэй болсноос хойш ингээд шууд очиод хүүхдээ хичээлээс нь тараал очиод үзүүлдэг тийм болсон байна. Алсадмал газар байдаг одоо сумд байдаг усууч юу хэцүү шүү дээ. Наацх нь хэл эрүүл мэндээс өсвөлэл заавал аймагт очно, аймаг руугаа 20-30 км газар очино. Тэгтээ яг сүүлүүд бол яг манай алтан болгоны имлэг хөгжөөд их гоё болж байгаа юу нэмчнэр нь гэсэн залууч цэг шүдний эмчийн хүртэл их сүүлийн үед хөөхөн хайштай тийм эмч ирсэн байлээ. Тэгээд би бас байнга үзүүлдэг энэ хүүхдүүдэд үзүүлээл одоо тэр цагаан юм төрхөө яах уу нөгөө хамгаалдаг юм төрхөө яах уу гэж байнга очдөг болохоор тэгээд одоо сүүлийн үед эмч юутай шүдний кабинеттэй болсноос хойш өндрөл бас арай гайгүй багт. Тийшээ тэгж их явахгүй болсон болохоор манай бас алтан болгийнхаа бас эрүүл мэндийн төв манаас их сайжирсан учраас бидэд бас санаа зовхгүй ингэж амьдарч байгаадаа бас их баярлж байгаа. За сэмэ цаануу би алтан болгын суун эрүүл мэндийн төв шүдний эмч Ариун цэцэг байна. За гэрээсээ гараад одоо яг одоо ажил руугаа орох чинь би 25 оны 7 сараас ажиллаж эхэлсэн. За манай алтан болгон сумын хэмжээнд ховор намар одоо 2 удаа урьдчилан сэргийлэх, амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж явдаг. За ингэснээрээ одоо сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн амны хөндийн одоо байдлыг мэддэг. За түүнийхээ дагуу одоо үйлчлэгээ зөвлөгөө өгöd явдаг. Суман дээр ажиллаж байгаа одоо эмч мэргэжлүүд бидний хувьд бол стандартын шаардлага хангасан одоо тоног төхөөрөмж маш их хэрэг болдог. Ингэснээр одоо нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас одоо манай шүдний кабинетээс шүдний гэрээсэл нийлүүлж өгснөөрөө сумынхаа бүх хүүхдүүдэд нээлттэй амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж одоо хүргэдэг болсон. За ингэснээр бид хүүхэд бүрийн эрүүл амьдралыг эрүүл шүднээс эхэлж байна.